За тэгэхээр хэдүүлээс за hold on. Окей. За яг everything's cool. За тэгэхээр яа пяхлоо. Шилбэ зөвхөн наачлаа. За тэр яах вэ? За тэгэхээр хэдүүлэнгийн хувьд бол 7 сар их чухал сараа. 6 сард ер нь болж исэн үйл явдлууд 7 сар жоохон интенс ингээ болох байх. Тэгээд юу болох нь ингээ харцгаая. Тэгэхээр энэ ууршлага ямар хүмүүс зориулагдсан байг үл штэ те. Чиний амьдрал fucked up байгаад хосын харилцаа чинь экстэйгээ асуудалтай ч юм уу сквала чи сингл болж байгаа чи мэдрэл мото ингээ байх юм бол энэ магадгүй чам зориулагдсан. Хэрвээ амьдрал чи ямар ч ингээ асуудал байхгүй бол энэ бичлэг яг чам зориулагдаагүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд эхэлцгээе дээ те. Хамгийн эхэлж жинлэр орны currently үргэж байгаа ингээд нэг таврын ингээд нэг энергийн шалгацгаая амархан шүү дээ. Damn. Надад бол амар сүртэй бүр мэдрэл муутай асуудлууд их олж харагдахгүй байхгүй юу. Яагаад би ингэж нэг хэлж байгаа вэ гэвэл ч тий. Баатрын ингээд зоосол миний хувьд бол хамгийн туртай үзрүүд энийг удаан мөртлөө амар ингээд доктортой хөгждөг энэ нэр гэхгүй юу. Тэгээд ихнийх хоёрдугаарх нь болохоор гэхдээ гол асуудлыг би ингээд нэг хэлэхэд 8-ын зоос доошоо 5-ын зоос ингээд доошоо байгаа даа байхгүй юу. Юу гэж ингээд нэг ярих гээд байгаа вэ гэвэл ч тий. Энэ дээр ингээд нэг хайрын хүзрүүд гэхээсээ илүүдүүгээр нэг юм хөдөлмөрийн тэгш хуурилт гэж байдаг да. Тиймэрхүү юмны асуудлууд ингээд харагдаад байгаа байхгүй юу. Бодож үзье. Хайр ямар үед төвхтэй болж эхэлдэг вэ гэвэл бүх юм ойлгомжтой болцсон үед төвхтэй болж эхэлдэг байхгүй юу. Тэгээд тэр excitement гэдэг зүйл нь байхаа болон зүгээр амьдрал нэг юм ажил шиг хайрч одоо нэг ажил шиг санагддаг болд шүү дээ. Гэтэ энэ бол буруу зүйл биш яг үүндээ. Яагаад вэ гэвэл honeymoon дуусаж эхлэнгүүд хүн угаасаа ингээд жихнээсээ амьдрал ийм л юм байна. Би чамаа ингэж л ойлгохтой гэж мэдэрдэг байхгүй юу? Угаасаа тэгж ойлгож эхэлтээ. Тэгэд гэхдээ асуудал нь юу вэ? Яг энэ үед хүн хичээхэ болчтой байхгүй юу? Бодоод үзэлтэй ингээл би ч гэсэн амьдралдаа ингээ харж лээсэн. Хайр ингээл дөнгөж эхэлж байхад бүр амар exciteтэй. Тэр охины юм болгоно ингээл гоё харагдаад what the fuck ингээс тэ. Хэвээ би тэр охины төлөө ор ингээд нэг бүх зүйлийг хийж чадгал юм шиг. Яг тийм байжсэн угаасаа. Нэгэнт ингээд бүх зүйл commitment болоод ингээд удцсан тохиол яадаг вэ? Энэ хажууд байж лээ тийм доо л гэж хайчдаг байхгүй. Энэ яг үндэ мэдээж юм шиг мөртлөө ихтэй хайрыг алах хамгийн том сэжүүрх юм одоо юмалцгана гэж явдаг байхгүй. Тэг ингээд бодож үзье. 8-ын зоос доошоо гэдэг нь ингээд энэ шууд утгаараа хөдөлгөөхө болцсон гэсэн үг. Одоо хичээхэ болцсон гэсэн үг. Тэгвэл нөгөө талаас strength to the emperor хүзртэй ингээд гарч ирээд хойноос нь хааны илд тэгээ high priestess хүзрээ ингээд дагуулж яана гэдэг нь шүү дээ. Энэ нь бол яг ингээд та хоёр талдаа хоёулаа энэ зүгээр төрхөн зуурын л нэг юм гацаа гэж ингээд бодоод байгаа юм болоо. Тэр нь ч гэсэн бас нэг магталтай л харагчлаа л да. Ер нь юм болох ингээд гацхгүйгээр ингээд урагшаа гэж яг хэвчээс тийм. Юу вэ тийм үсттэй. Тийм тэгвэл тэнэг үсттэй. Амьдралчаас хайдаа гацах хэрэгтэй байдаг. Амьдрал хайдаа урагшлахгүй байна. Амьдрал хайдаа унах үе байна. Гэхдээ тэглээгээд ингээ хамтдаа даваад босно л үсттэй гэдэг юу байгаа байхгүй юу. Тэгээ гурван аяг гарч ирж байгаа. Энэ болохоор ингээд бусад өөр хүзрүүдгүйгээр яг комбайн байхгүйгээр гурван аяг гарч ирнэ гэдэг нь энэ болохоор юнионыг бэлэгдэж байгаа байхгүй юу. Та хоёр бол ялцчгүй нэгдэж бол чадаад байна. Гэхдээ бусад ордуудыг бол гайгүй шүү энэ бүр явж. За тэр ах уу. Яг чиний нэг currently үргэж байгаа хүний чинь яг эцэс тэр бодол болон мэдрэмж гэдэг зүйлүүдийг хэдүүлээ харцгаа. Хашаа дээ. Боолоо яг доошоо. Боол илтэн дээшээ. Яг. За тэгэхээр хэдүүлээ ярина. Боол ил дэшээ, боолын аяхан доошоо байгаа байхгүй юу. Тэгснэ тэргүүний илд доошоо. Яг та хоёрын одоо нөгөө чи болохоор ингээд нэг харилцаа ингэж төгжлээ л да. Бид хоёр ингээд болоод байгаа юм шиг хүртлээ цаад утгаараа болохгүй байна гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгснэ амар сонирхолтой. За би бүр яг нэг тойл харуулж үгээ за. Энэ дээр тэргүүний боолын илд дээш байгааз. Боолын ил дээшээ байхад энэ дээр боолын аяг доошоо байгааз.
боолын аяган доошоо байгаа бол тэгвэл энэ дээр тэргүүний аяган дээш байгааз тэгвэл ингээд нөгөө боолын хилэн доошоо байгаа бол тэргүүний хил доошоо эсэж шүү сая. Ийм. Дээшээ доошоо. Энийг хэдүүлээ юу гэж ойлгох вэ гэвэл шүү дээ те ингээд оюун санааны хувьд болон сэтгэл санааны хувьд бол та хоёулаа мисматч болоод байгааг ойлгож болно. Юу гэсэн үг вэ гэвэл шүү дээ те нөгөө чинь ингээд нөгөө хайрлыг дурлын ингээд тгий гэж яахад ингээд чиний хувьд бол ямар ч тодорхойгүй нөхцөл байдлыг ингээд үүсгдэг ч юм уу те. Тэнгүүтээ ингээд чиний хувьд бол ингээд нөгөө зүгээр яг ярилцаж үзхийг хүсэж байхад нөгөө чи ярилцахгүйгээр зүгээр ингээд нөгөө эмоцоор шийдвэр гаргах гэдэг ч юм уу ийм мисалгаймаас ингээд гарч ирж байгаа. Энийг болохоор толдох гэж ярьдаг. Толдох. Яг чиний яг юуг үзүүлж байгааг зөрүүлээд арай өөр хэлбэрээр гаргаж ирээд байгаа байхгүй юу. Тиймээс ингээд одоогийн байдлаар бол 3-ын аяг 5-ын аягтайгаар ингээд нөгөөний чинь талд ингээд байжлаа л да ингээд би чамтай юуны болж нэгдмэрэн гэхдээ ингээд нэг жоохон гомдоод байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ингээд байдалтай байгаа байхгүй юу. Тэгээд Empress үзээр 10-ын зоолтой доошоо гарч ирнэ гэдэг нь яг нэг юм харилцаагаа бүр том болгох гээд хитрхийх ядцсан болов гэж би харж байна. Тэ. Харилцаа нөө мейнтейн хийх гээд хитрхийх ингээ өөрийгөө золиослоод байгаа юм болов. Тэгээ энээсээ болоод ингээ юмнууд ч ингээ нурж унаад байгаа юм шиг ингээ харагдаад байгаа байхгүй юу. Гэтэ нэг хайр асуудалтай юм бол гарч ирэхгүй байх юм. Гэтэ тэгвэл сайн л үстэй fuck. Зөвлөгөө авч ирээ. Oh my body down. За тэгэхээр зөвлөгөөн дээр болохоор ингэж гарч ирж байна. Communication is key гэж ярьдаг те. Яалтчгүй ингээд нэг ярилцах хэрэгтэй л цаг болж л дээ. Тэгээд нэг тэрүүний тэрүүний гэж шаад байна. Magician дэшээ гарч ирсэн байгаа байхгүй юу. Юу гэж ингээд нэг хэлэх гээд байгаа байв л шүү дээ те. Ер нь зориггүй ингээд нэг хүн чинь амьдрах чинь хамгийн аюултай байхгүй юу. Хуу хүний амьдрал дээр ч тэр хосын амьдрал дээр ч тэр ер нь бол хүн зорилгоо алдах чинь хамгийн том аюул. Тиймээс ингээд нэг та хооронд амар сайн ярилцах цаг нь болцсон байхгүй. Тэгээ ярилцахаараа нэг зүйл заавал тийм нэг юм шийдэл түрээд нэг юм зураглаа гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд нэг 10 ингээд нэг сава 10 илдийг ингээд нэг дагуулж ирэх гээд байгаа байхгүй. Тэгээд 7-гийн зоостой хамт хүлээлт чинь нурах гээд байгаа байхгүй. Харилцаан дээр хизээч тийг хүлээлт тавьжий гэдэг нэг гоё үг байдаг. Бид нар хүлээлт тавих юм бол асуудал гарна. Зүгээр би чамтай хамтдаа энийг хиймээр байна. Би харилцаагаа энэ түвшин авч явмаар байна. Би ингэж урагшламаар байна. Тэрний тулд ингээ хоёуланд ийм хэрэгтэй гэдэг хүн чинь нэг бодолтой ярилцдаг. Би чамтай ингээ харилцаа амар гоё залуу халуух навж явмаар байна. Чи гоё надаа яагаад цаг гаргаж болохгүй гэж нэг хөөрхөн асуудаг да. Тэгэхгүй ингээ би гаргамаараа чи гарга болохгүй байхгүй. Хүчаасны чи найраа нэг гоё чадвар байдаг үстэй. Ялангуяа та нар ч юм найрахтаа сайн шүү дээ те нэг ангааж агаад хүүе. Тэ. Тэр хэрэгтэй байхгүй юу? Яг би нэг нэг ярьж байгаа үйл эцэг чи юм илэрхийлэхгүй байхад нөгөө чи яаж болох вэ? Чиний бодлыг таах хэрэгтэй юм уу? Нөгөө чинь ч гэсэн чиний бодлыг таах шаардлагагүй. Сайхан ярилц. Хилтэй амтай хүмүүс байна да. Тэгэд ер нь ингүүл зүгээр юм шүү. Заавал би шийдэл гэдэг зүйл надад ингээд нэг нь харилцаанд хэрэггүй. Зүгээр холбоотой байхад болох нь амар гоё өгдөн шүү дээ. Ер нь заримдаа гоё физикал тоочтой, гоё романтик тавдгийнхаа орой нэг вайн уучаад Netflix үзээл те. Арай бун апатитай гэдэг ч юм уу те. Заавал ингээд нэг харилцааг шийдлээс илүү тэр зүгээр нэг гоё тайван хөнгөн байх нь амар гоё гэдэг те. Гол нь коннекшнтэй. Энийг хадгалж удвал зүгээр юм шүү энэ 7 сард гэдэг өдөр гарч ирлээ. Тэр яг X юм хэрэг. Хэрвээ чи X-тэйг ямар ч асуудалгүй гэж үзэж ивэл энэ бол хамт шаардлагагүй шүү. Окей. За
За X2-ын дунд чинь 7 сард юу болоод байна вэ гэдэг хэдүүлээ харцгаая. Damn. Хааны хатны ая хоёр хоёулаа доошоо гарч ирээд 3-ын хилд доошоо гараа байхгүй. Энэ яг ингээд нөө юу байна? Хин илүү их зовсноор ингээд нөө хоорондоо өрсөлдөг тэмцээн болцсон байна л да. Тэгэд emotionally ингээд нөө manipulation та хоёр дээр ингээд байж байгаа байхгүй. Тэгээд 6-гийн хилд доошоо гэдэг нь харилцаан дээр буцаж ирж л байна л да. Тэгээд гэхдээ нөө харилцаан дээр буцаж ирэх нь нэг амар чухал биш байхгүй. Хүн X-тэйгээ хизээл холбогдож болно шүү дээ чи эрхчлөлтөд тийм. Even бүхмаараа блоклоосон ч гэсэн тэгээд телепатик шийд явуулж болно шүү дээ бас. Гэтэ зөв миний ингээд нэг ярих гэдэг point нь болохоор та хоёрын дунд байгаа энергиуд нь хин нэг энэ харилцаан дээр хохирсноороо нэгэнтэйг өрсөлдөх гээд байгаа нь асуудал болсон байна гэдэг үзрүүд авахгүй. Энээсээ болоод 8-ын сава доошоо буюу харилцаан дээр чинь delay гарч ирсэн байна. Тэгээд угаасаа ингээд нэг хохирогчиг амьдрах шиг ингээд нэг ялны юм байдгүй шүү дээ энэ дэлхий дээр. Тэгээд тэргүүний зоос доошоо hermit үзэр гарч ирж байгаа байхгүй. Та хоёр нэгэндээ ингээд нэг боломжгүйгээр ингээд нуруугаа харуулсан ингээд нэг суугаад байгаа байхгүй. Энээсээ болоод харилцаа чинь ингээд нэг hanged man-аар гацаад тэгээд 4-ийн аяг буюу энээсээ болоод та хоёр ингээд боломжоо ингээд олж харахгүй байгаа гэдэг энергүүлэн. За тэр яах вэ? Олон 7 оноочлохгүйгээр ер нь X-ийн харилцаан дээр ямар хөө бодолтой ямар хөө ингээд нэг intentionтэй байгаа хэдийгээр харцгаа за тэр нэг хамаарна шүү дээ. 2 яг за. I think энэ надаа ингээд нөө ингэж санагдаж байна. Наймаа яг 6 гэлд хоёр хоёлаа дэшээ гарч иржээ. Хэрөөч штэ тэ ингээд нэг XS хүн дээрөө бүх эмоц бүх энерги татаж аваад амьдралаа шинээр эхэлж байгаа бол X-эн чиний араас ирж байгаа байхгүй. Эсвэл чи X-ийн хараас ингээд нэг очиж аваад ингээд X залгийсэн чамс муу хийж байгаа нэг амар сонир энерги гараад ирсэн байхгүй. Энэ нэг юу гэж би та бүхэнд ингээд хуваалцах вэ гэвэл бодъё. Бид нар өнгөрсөн борооны араас цуун мөрдөг те. Тэгээд алдсныхаа дараа хүн ухаардаг шүү дээ. Гэхдээ энүүгээр чи хизээч ингээд нэг хин нэгэн ухаарлыг хайрлах гэдэг ингээд алхтай шиг нөгөө нэгэ шийтгээд ингээд салаад миний араас гүүхэр ингээд нэг би яг нэг бодож үзье гэдэг юм хийж болохгүй шүү. Энэ өстой лалрын үлдэл шүү заа. Энэ дээр болохоор юу гэж гарч ирж байна вэ? Тэргүүний ингээд нэг аяг тэргүүний ээлд 10 аягтай хамт ингээд гарч ирж байгаа байхгүй юу? Яг ингээд орхиж явдаг хоёр хүзрийн араас шүү. Орхиж явдаг яг хоёр хүзрийн араас. Би юу гэж ярьж байгаа вэ гэвэл штэ те магадгүй X ингээд нэг чам дээр буцаж ирэх баг. Чи яалтчгүй ингээд нэг emotional level mentality тавьж явуулсан тохиолдолд. Тэгээ би өөрчлөгцөө ингэж ингээд нааж явал за би чамтай урт хугацааг одоо ингээд харнаа марна гэдэг юм байвал чи зүгээр хоошоосоо анзаар. Юу гэж анзаарах вэ гэвэл штэ те ингээд нэг энэ хүн үнэхээр өөрчлөгдсөн бол энэ хүний бүхий л амьдрал нь өөрчлөгдсөн штэ. Энэ хүн та хоёр ингээд энэ хүний аригчин байдгаас болоод ингээд та хоёр ингээд салсан бол энэ хүн өөрчлөсөн үлдвэл аригчин найзуудаа салцсан өөр гоё найзуудаа болсон байдаг байхгүй. Сэтгэрхийн амтаа штэ ядж яах нь. Тэгээд үнэхээр нь тэгсэн бол яа харчихгүй юу? Чи ер нь хүний үгэнд нэг итгэх хэрэггүй юм аа. Хүний үг. Чи хүний ямар мэдрэмж өгч байгааг нь итгэх хэрэгтэй гэдэг. Хүн бас ямар хуу паттернтэй байгааг анзаарах хэрэгтэй гэдэг. Бас тухайн хүний эргэн тойрон яаж өөрчлөгдсөн гэдгийг анзаарах хэрэгтэй байхгүй юу? I think энерги нь бол надад бол хөөрхөн байна, intention бол хөөрхөн байна. Гэхдээ үнэхээр өөрчлөгдсөнийг ингээд шалгах гэж юу өгөөл ингээд нэг гүчж байгаа. Яа би ч гэсэн чамайг амар санаа алийг ингээд хоёлаа ингээд өнөө өрөө ингээд манад очиж Netflix үзье гэж болохгүй байхгүй юу? Нэг уулзъя. Уулзлаа. Сонь сайхан юу байна? Яг өөрчлөн шиг бас найзуудтайгаа яаж харьцаж гин, гэрийнхэнтэйгээ яаж харьцаж гин, ажиллаа яаж хийж гин, үнэхээр ингээд нэг өөрчлөлтүүд амьдрал дээр нь гарч ирсэн байна уу гэдгийг ингээд би нэг at least нэг 2 7 хоног анзаарах байсан баха. Нэг амар rush-гүйгээр. Яах юм бол тэ? Тэгэхээр X-ийн хувьд бол ингээд нэг чам дээр бол амар гэргэлэг хөөрхөн өнгө төрхүүдийг авчирч ирж байна. Энэ гэхдээ бүр амар залтай наачлаа. Энэ дээр юу яалчгүй специфик зүйл авъя. Будгаар энэ цаад байдаг. Энэ X-ийн мэрэг болохоор бусад олонныхын дундаа хамгийн
гоё энергитэй л энерги байна л да. Ингээд байвал бас болж байгаа байхгүй юу те. Тэгэхгүй тэгээд fucking нэгэнтээ ингээл mind game тоглоал ингээл нэг яваад байдаг штэ. Болохгүй шээ. Харъя. Энэ өстө хийх юм ярь байна. Яг зөв. Чиний шалгах хэвээр зүйл нь энэ байгаа байхгүй. 7-гийн аяг higher font үзэр доошоо. Тэгээ 6 гэлттэй. Энэ хүн үнэхээр юм биш үү те. Ингээд нэг чамаас халаад энэ тэндгүү ингээд болцоод тэнгүүтээ болцоод ингээд бүтлгүүтээд тэнгүүтээ опшн голоо чам дээр ирж гин үү буюу оргуугаас охинтой дээргээ чам дээр ирж гин гэдгийг анзаарах хэрэгтэй байхгүй. Үнэхээр тэгж аваад чиний хийж чад хамгийн ухаалаг үйлдэлээс салах бүрмсэн бай. Эсвэргээрээ энэ хүн ингээд нэг өөртөө цаг гаргаад тэгээ чамтай ингээд оност ингээд харьцаад ер нь хамтарч ажиллая гэж одоо нэг энэ харилцаа гоё ингээд нэг эхлүүлэх шинээр эхлүүлэхдээ бүр илүү гоёор илүү хүчтэйгээр эхлүүлье гэдгийг ингээд нэг мэдэрсэн тохиолдолд энэ харилцааг бас эхлүүлэх боломжтой. Энэ яалтчгүй тест байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг А тест нь болохоор А нь болохоор чи яах вэ гэвэл энэ тэндгүү болцоод амьдралдаа өөрчлөлт гаргасан чинь байхгүй өөрийгөө хийлээсэн чинь байхгүй fuck around тэгээд өөр ингээд олигтой опшн байхгүй болохоор чам дээр ингээд буцаж ирсэн бол яг үндэ чи дахиж сайклаад автна гэсэн үг. Тиймээс энд нөхцөлөд байгаа бол чиний хийж чад хамгийн ухаалаг үйл нь move on хийгээ салах. Хоёрдугаарх нь болохоор штэ үнэхээр энэ хүн амьдралдаа ингээд өөрчлөлт гаргаад ингээд дөрвтойхон шиг өөрийгөө хийлээсэн амьдралаа ингээд нэг шинжилсэн тэгээд чам дээр ингээд genuine амар гоё байдлаар ингээд ирж байгаа л яагаад бас буцаж нийлж болохгүй гэж хүний эрхчлөөний л асуудал байхгүй юу. За тэгэхээр single gender байх. Хэрвээ чи single байгаад тэнгуүтэй ингээ болцож байгаа хүн чинь сонирхож байгаа хүн чинь ямар ч асуудалгүй гэж ингээ үзчихвэл энэ уншлага чамд яг хэрэггүй шүү заа. Энэ crash marashын уншлага биш шүү. Яг л нэг харьцаж байгаа. Харьцаж эхэлж байгаа шүү дүнгэж. Юу вэ гээл олцгоо гээл тэгэл нэг гоё ингээл гэрчүүд нэг сайхан ингээл нэг набор барьсан гэдэг ч юм аа тий энэ сайн окей. За тэгэхээр хэдүүлэнд нь сталкер хүзэр гарч ирсэн бас чөтгөр үзэртэй хамт тэгээ ловерс үзэр доошоогоор юу гэж ингээ ойлгох вэ гэвэл штэ те ингээд хэрэг чиний харьцаж байгаа хүн чинь дөнгөж сайхан үерхлээсээ ингээд нэг гарсан бол заяа одоогоор л ялчгүй ямар нэгэн харилцааг эхлүүлэхэд бол арай эрт байна гэж ингээд нэг хүзэр гарч ирж байна. Яг бол та хоёрт стил ингээд нэг маш олон хийх юмнууд ингээд байж байгаа байхгүй юу. Энийг би юу гэж хуваалцах байгаа вэ гэвэл харилцаанаас юу дөнгөж гарч ирээд тодорхой хэмжээнд өөрийгөө хийцэн байх хэрэгтэй тий. Энэ бол номер 1 дүрм. Энэ чамд чамаатай өөр хүмүүс ч гэсэн хамаатай хүн болгонд хамаатай. Тэгээд өөр дээрээ ажиллаад нэг тодорхой хэмжээр ингээд өнгөрсөн харилцаанаас прогресс гаргаж ирсэн хүний амьдрал шинээр ингээд харилцаа эхлүүлэхэд жинхнээсээ окей байдаг байхгүй юу. Тэгээгүй ингээд нэг hopeless хорны хөө ингээд нэг энергээр чамтай харилцаж ивэл хаалга хаагаад дуусгах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр ингээд нэг над дээр бас хоёрын аяг ингээд чарет үзэртэйгээр ингээд баатрын зоос гарч ирж лээ л да. Тэгэхээр одоогийн байдлаар та хоёр талдаа нэгээ танцсан ингээд нэг байр суурьтай байж л байл да. За тэр яах вэ? Тиймээс яхад яг чиний тэгвэл тэр ингээд харьцаж байгаа үнэ чинь ингээд нэг intention болон feeling ингээд хөдөлгөж авах төгсгөө заа. Кармик торлоошоо хопа. Энэ хоёр дахиад гараад ирж байна. Хоёлаа апрайчлаа. Энэ яг өнгөрсөн нэг юу reading-тэй адилхан л байна л да. X reading-тэй адилхан л байна л да. Байж да энэ донд ингээ fucking ингээд юу байхгүй үстэй те нэг X-гээ юмээ гэж чадахгүй бит хоёр ингээд нэг шинээр ингээд энерги үүсэж байгаа гэж бас үзэж байгаа хүмүүс байгаа бол болохгүй шээ. Та тэр ангаач яах вэ? За тэгэхээр хэдүүлээ ингээд нэг ойлгож авцгаа юу болоод өнгөрчвөө гэвэл штэ те 3 аяг доошоо хааны ил доошоо баатрын ил доошоо байгаа байхгүй юу вэ гэвэл та хоёрын ингээд нэг communication болон харилцаач үнэхээр fucked up гэж нөгөө хүн чинь дүгнээд байгаа байхгүй чамааг дүгнэж байгаа байхгүй юу вэ гэвэл штэ чи ингээд ямар ч ойлгомжгүй тэгээ надад ямар ч ингээд тодорхой байдал үүсэхгүй тэгээд би л ингээд болдгийг бүтээ гэж яваад байхад яг өмнө чи энэ харилцааг орхиж яваад байгаа юм шүү гэдэг хургаач гэдэг байгаа байхгүй юу.
Тэгээ кармик тойрог доошо боо нөгөө үнд чи амар ингээд нэг chemistry байж байгаа нь бас үнэн байна. Асуудал нь юу гэвэл нөгөө чамлуул хамаг бургалж эхэлэх шиг л байна л да нөгөө нэг 8-ын зоос доошо өөрөө бас энэ харилцаан дээр хичээсэн нөгөө бас үгүй л гэдэг үзэл байна л да. Яагаад би ингээд шууд ингээд орхитойгоо шиг ингээд нөгөө хэлж байгаа вэ гэвэл бодож үзье. Хэрэг үнэхээр ингээд чи энэ харилцаан дээр энэ хүний ингээд чамлуу ингээд уралж байгаа шиг ингээд consistency ингээд байсангүй яг яах гээд байгаа гэдэг юмнууд өгөөгүй. Тэгээд мэдрэл муутай юм шиг харьцаад байсан бол яг үндэ чи яах гэж анханасаа тэгэж хүний цагийг алах хэрэгтэй байсан бэ гэдэг асуултыг би өөдөөс нь тавьж байгаа байхгүй юу. Эсвэргээр нөгөө хүн чинь тийм байвал нь штэ тий. Тэгвэл та хоёр яг юун дээр алдчихв гэдэг бас нэг анзааруул бас яаж ийн гэдэг ойлголттой байхгүй юу. Энэ дээр бас ямар ч хайрын үзүүрнүүдээс халгуу. Одоогийн байдлаар болохоор та хоёр бол яалтч байгаад эртлэн гэдэг үзрээ. Тиймээс зөвлөгөө авч үзье. Oh my body damn bang. Yep. Хамгийн чиний хийх ёстой зүйл бол эхлээд өөрийнх нь нэг стресснээс ангижрах хэрэгтэй. Тэгээд утахгүй нууц ил бол ямар нууц нэмаа бөөмэд тэг хүч чадлын үзэр доошоо хаана доошоо. За би ямар зөвлөгөө өгөх гээд байгаа вэ гэвэл штэ тэг нэгт хэрвээ чиний gut feeling энэ харилцааг өргөжлүүлэхэд дэндүү өртөө гэж үзчихвэл яа инстинктээ итгээрэй. Яг бол одоо орол ялцчихгүй эртээ шүү. Шалтгаан нь болохоор ингээд 3 сав буюу одоогор ингээд expansion буюу тэлтийн үе гарч ирж байгаа болохоор яг юу ингээд харилцаа ингэж нэг хурцгаад урагшлуулад пижигнэг ингээд нэг ямар ч ингээд шаардлага байхгүй зүгээр одоогор эрт байгаа. Жохон chill out, ease out тэгээд зүгээр ер нь бод дарыг дуслах ер нь basically зүгээр харцаач тэ нэг хөнгөн болчихаач тэ юу л ингээд нэг нэгэрт ороод өмдийн шутлах гэдэг байгаа ш зүгээр нэг сайхан хүн байна да нэг жоохон азанчихгүй юу. Хэрвээ та хоёрын харилцаа дөнгөж эхэлж байгаа шүү. Хэрвээ ингээд эхлээд ингээд нэг 3 болон түүнээс дээш сар болцсон байвал энэ харилцааг бол нэг тийш ялчгүй шийдэх хэрэгтэй цаг үе гараад ирсэн байна. За тэгээ анхаарал тавьсан баярлалаа да. Тэгээд энэ жинлүүрийн ордонд бол энэ 7 сар яалтчгүй амар гайгүй хөнгөн энергиуд гарч ирсэн байна. Баяр хүргэе. Бай.